Одоо манайх ингэж хармоо өмсчөнгүүд ийм бичлэгэн дээр хоёр хоёроор орж ирээд гоё ингэж ширээн дээр суугаад энийгээ зүгээрх. Ингээд хөөч юм чи. Надад хорон. Надад орж яах шээ. Ой ширээн үржиж ихгүй. Жаа хоош. Энэ ширээн нэр самбалдаг байна. Тулаад байна. Гэж тэ аваад байна. Тоотлын хоёр мөр. Хаки ширээн нэг. Ата угаасаа ойр тайм. Намайг одоо их хамгаалсан гэдэг 80-р сургуулийг одоо 2016 онд төгссөн. За амгалан хэмжээний багшаа доор төгсөөд одоо ангийнхантайгаа уулзаад сайхан байна. Хамгийн сүүлд одоо зарим нэг нөхдүүдтэй уулзаагүй бараг 10 жил өнгөрсөн байна. Тэгээд өнөөхөр сэтгэл өндөр байна. 10 жил төгснөөс хойш уулзаагүй хүмүүс зөндөө байна. Тэгээд эдгээртэйгээ уулзсан чинь бүгдээрээ хөргөн байна. Бүгдэнд нь баярлалаа. 10 жил уулзаагүй ангийнхаа найзуудтай өнөөдөр бүгдтэй уулзсан. Намайг Ануучин гэдэг 10 жилийн дараа ангийнхантайгаа уулзсан чинь сэтгэл баярлалаа хөөрөд гоё байна. Өнөөдөр тэгэл хийсэн яадаг хүлээж тогтолж гоё тийм яг эргээд 10 жилд очсон шиг амар гоё санагдаж байна. Амар өөрчлөгдсөн байна. Угаасаа 10 жилд маш хурдан юм байна. Тэгээд өнөөдрийг бүгдээрээ гоё дурсамжтай сайн хийцгээе. Яа бүгд сайхан өнөөдөр хэдүүлээ анги хамтлагаараа уулзж байгаа юм чинь гоё халуун дулаан өмнөх 10 жилдээ байсан цаг хугацаанд буцаад очихыг хүсэж байна да.
Ариухан ирхлээ хизээч мартахгүй цэцэн зэлмэг зэлхэн дулдах багшийн хаяарай дахиад сонсохгүй ангийн хахалрыг За ичрээ сандраад шүү. За манайхаа чимэг айдээ. За ама хавцгаа. Хүндэт багш нар эрхэм найз нөхдөө. Их сургуулаа төгсөөд хэдийн 10 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд бидний амьдралд сайн муу, жаргал зовлон олон зүйл тохиолдож, зарим нь амьдралаа зохиож үр хөвгтүүдтэй болсон. Зарим нь амжилттай ажиллахын тулд хичээж амьдарч байгаа. За 10 жил гэдэг урт хугацаа юм шиг боловч эргээд харахад маш урдан өнгөрсөн байна. Тэгээд хэдий бид том хүмүүс болсон ч эргээд хизээж уулзсан нэг ангийн багын найзууд, бяцхан хүүхдүүд өөрт хിവэрэ шүү гэд төгсөлтийн 10 жилийн ойгоо нээж гинэ. За тэгээд нээж үг хэлнөө хэмээн ангийн дараах наран чимгээгээ урьж байна. За бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргье. За ингээд ангийнхаа багш нар болон найзуудтайгаа ингээд 10 жилийн дараа уулзахтай үнэхээр ингээд сэтгэл айгүй хөдөлж юм. Тэгээ эргээд нэг 10 жилдээ очсон юм шиг бол санагдаж байна. За тэгээд хэдүүлээ ингээд 10 жилийн өмнө ингээд ирээдүйгээ төсөөлж, бодож, ярьдаг түүнийхээ төлөө ингээд хичээдэг байсан бол өнөөдөр зарим нь хүрсэн, зарим нь түүнийхээ төлөө хичээж байгаа болсон байхыг нь харах үнэхээр таатай байна. За тиймээс хэдүүлээ өнөөдөр ийм онцгой өдөр 10 жилээ дуусаж дахиж нэг дурсамжийг бүтээе гэж хэлмээр байна. За тэгээ бүгдэнд нь маш их баярлалаа. Хайртай багш нартай, ангийнхандаа бүгдэнд нь хайртай шүү гэж хэлье. Бидний 9 төгсгсөн болон 12 төгсгсөн хүндэт багш нарыгаа үг хэлнөө хэмээн урьж байна. Аян жилдээ бас амархан юм багш аа. За багш минь хэлсэнтэй. За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Сайн байна уу? За та бүхнийг анх одоо дунд сургуульд орохт чинь те багш надад таадаг энэ ангид хүлээж авч ирсэн. Тэгээд та хадад бүр дөнгөжл өөр хүлээж аваагүй байхдаа та нарт хайр зарлагдсан байсан. Яагаад гэвэл яг энэ ангийн төгсгөөр би тэтгэврт гарах юм байна. Энэ миний отхон шавнар гэдэг ангаа хүлээж аваагүй байхдаа та нарт ингээ хайр зарлагдсан байсан. Тэгээд та нар минь орж ирсэн. Чинээ их баяр баясгалантай, хөгжилтэй, галтай, цогтой ийм хөөрхөн хүүхдүүд бас нэлээд хөдөлгөөнтэй те ийм одоо хүүхдүүдийг бол хүлээж авч ирсэн. Тэгээд яг амьдралын одоо шаардлагаар та хэдийгээ нөгөө өвдөж аваад ирээд амгалан багш авсан байсан. Бид хоёр ч бас найз амгалан багш нь та одоо ирсэн юм чинь ангиа аваа гэд намайг бол тэгж хэлжсэн. Тэгээд би өөрөө бие муутай болохоор за энэ хэдэн хүүхдүүдийг бас ингээд би өвчтөй ингээ ар мараас нь явж чадахгүй ингээд яхаар энэ залуу багш ингээд аваад төгсгөл зүгээрээ миний дөө надаа ингээ аваад төгсгөчих миний ангиг аваад төгсөг би анги авахгүй би таарахгүй байгаа ангид авахгүй гэд тэгээд хамгийн сүүлийн одоо атхан шавнар минь та нартайгаа одоо ингээд эргээд уулзж байгаа үнэхээр маш их баяртай байна. Одоо сэтгэл их хөдөлж байна. Уйлмаар л байна. Уйлах гал байна тий. Тэгээд тэрнээс хойш ч одоо ингээд 10 хэдэн жил тий болчихсон байна. Тэгээ та хэд мөн л ялгаагүй тийм галтай цогтой дөлтэй ийм сайхан залуучууд болсон байна. Одоо тэгээд дараагийнхаа өндөр бүр нэг бүртээ н одоо амьдралынхаа танилцсанаа. Ер нь 10 төгсгөл явсан 12 төгссөн тий 12 төгсгөл явсан ч ер нь уулзалтаагүй та бүхэн тий. Тэгээд одоо цааш бүр сайн танилцсанаа. Ингээ та бүхэндээ энэ 10 жилийн ойн баярын мэндийг хүргээд ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За багш нь болохоор анх нөгөө математикийн сонгоны анги гэдэг анги нэгдэж хахад ожлогчтойгоо уулзаад
За танай ангид угаасаа сонгоны анги нэгдэх юм байна. За ийм хүүхдүүд ингэ шалгаж явнаа, шалгалт авнаа гэж те. Тэгээд анх хүүхдүүдэд нэг анги болгож бүрдүүлж авч ирсэн. Авч ирсэн ч гэж би математик хичээл орж ирсэн. За тэгээ би чи өөрөө нөгөө яг танай дээдлийн ангийг авч дааж авч ажиллаж ирсэн. Тэгээ тэр ангийг 9-р анги төгсгөөл тэгсэн чинь за дүүрэн баяр гэж байгаа. Нэг ажилтан байсан шүү дээ. За юу яалаа? 9-р анги төгсгөцөө одоо танай анги чинь тараана. Танд өөр анги бэлдсэн байгаа гэж тэгдэг. Тэгэхээр за ямар анги бэлдчихв яач вэ гэсэн таны гэсэн дараа нөгөө утган баяр агч гэсэг авч ирсэн те. Тэгээд энэ ангийг ерөөсөө амгалан чимэгт өгнө гэж. Цаанаасаа яриад төлөвлөсөн байсан байлээ. Тэгээ ингээ хөөрхөн хүүхдүүдтэй 9-р ангид нь авсан багш нь. Тэгээ нэг жил 9-р анги төгсгчөөд дараа жил нь дахиад 9-р анги төгсгөл тэгэл явж исэн үе нэг сонин чимшиг гоё чимшиг тийм гоё дурсамжтай үеуд бас байсан. За тэгээд сток багшийн хэлдгээр хөдөлгөөнтэй хөөрхөн одоо бүх юмд манлайлдаг бүх юмыг зохион байгуулахыг ингэж өөртөө эрмэлздэг мундаг хүүхдүүд төгссөн. Өстой мундаг гэсэн. Урлаг бол урлаг байна, спорт бол спорт байна. Сурлага бол сурлага байна. Бүх юм сургуульд одоо юу л болж байна, ямар л уралдаан тэмцээн болж байна. Тэрэнд одоо манайх орох хэрэгтэй. Бид нэр орох хэрэгтэй гэж зүтгэдэг. Спортын ямар арга хэмжээ болж байна. Сургуулиас гадна нийслэл одоо юу байна тийм ээ? Усад болж байгаа бүх уралдаан тэмцээнд орно гэж зүтгэдэг, амжилттай оролцдог. Өстой мундаг сурагчид манай ингээд олон төгссөн. За тэгэхээр хүүхдүүдээ маш их бахаргаж явдаг. Тэгээд чатаарч бол одоо ч нэг юм хөгжсөн учраас сошиалор чатаар маш их холбогдож байгаа. Сайн багшаа, багш минь юу хийж юм дажгүй юу гэл ингээл асуухаар яг хажууд байгаа юм шиг амар хөөрхөн. Тэгээд одоо ингээд бүр ингээд нүүр талаад болцоор бүр гоё. Хүүхдүүдтэй маш их хайртай шүү гэж хэлсэн лээ. За тэгээд нөгөө 10 жилийн хавааг ингээд маш гоёор эхэлсэн. За багштайгаа холбогдоод багшаа ингэх гэж байгаа маяг юм үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна ингээ ярихаар ингээ огшчдөг юм билээ бүр ингээ яана ямар хөөрх юм би яг юу их гэж байгаа болоо гэж догтлдог юм билээ. Тэгэл ингээ 3 арга хэмжээ зохион байгуулсныхаа дараагаар хамгийн сүүлд нөгөө хин око эги Жавцан 3 ирсэн. Тэгээ нөгөө арга хэмжээгээ зохион байгуулчаад хүүхдүүдтэй хөөрхөн медалаа гартуулчаад ингээ за багшаа одоо ингээд тагс дараагийн 6 сарын 6-нд тагс өдөр уулзсан шүү дээ гэдэг. Тэгэхээр за нэг 2 хоногийн өмнө 3 хоногийн өмнө ингэж байна. За эдгээр сургуу болчлаа, таг болчлаа. Амар төлөвч. Тэгснэ гид одоо хагсааны өглөө багшаа гараа явъя гэ хөрөдөр би явахгүй гэдэг. Дээжсэн чинь дөрөвдүгээр аранаас болоод чатар бөмбөгдөл гэсэн. Багшаа бэлэн бидтэй гэж окей гэсэн. Дараа нь ганаа багшаа 5 дахьад очиж шүү, орой очиж анги манга чимэглэн шүү. Тэгэхээр л өө нэр хүүхдүүд мань нэр хөөх хийжтэй яг ингэх ёстой юм байгаа ингээд бодож байгаа юм. Тэр гоё яллаа хэвээр үнэхээр гоё. За ингээд 10 жилийн хойно яг энэ өдрийг маргаашийн ч гэсэн өдрийг те маш гоё дурсамжтай өнгөрөв те. За ингээд ирээдүйн амьдралд маш гоё тийм амар гоё дурсамж бүтээгээрэй гэж хүүхдүүдтэй хүсэн өрөө. За ийм гоё арга хэмжээ зохион байгуулж байгаа хүүхдүүдтэй маш их баярлалаа. Өсрөөгөө урьсанд баярлалаа. Ярилцгүй яах вэ? Эргэж бас ирэхгүй болохгүй шүү дээ. За болцсон уу? Болцсон өөр ярих байгаа гэдэг. Байж ах юм уу? Анхны нөгөө юу дээр сарнаг гэж унтраадгүй юу? Тийм болохгүй дээ. За. За эрхэм багш нартай эрдмийг харамгүй хайрлаж хүмүүжүүлж өсгсөн та хоёртаа маш их баярлалаа. Бидний хэлсэн өрөөний минь үсгэлийн төвтөртэйгэн хоцордоо тохон сэнэрсэн дөрөнд хувцас минь тааныхаа хүрдтэйгэн арахгүй дүлцээ сүлчийн болсон ч хичээлийн дараа ангара чахан дүнсэж сүдэрт хаврын өдрөө энсэн дондан битнэс мастай нартасан гэрэлцэн ой яах вэ? Сууж байгаа л ирчих. За өнөөдрийн 10 жилийн арга хэмжээг зохион байгуулсан энэ ангийн найзуудтай маш их баярлалаа. За 10 жил бол туулаад өнгөрсний дараа бол маш хурдан өнгөрсөн боловч бол 10 жилийн хугацаа гэдэг бол маш урт хугацаа. За тэгээд миний хувьд бол
2 хүүхдийн аав болсон байна. Би одоо 2 охинтой. Тэгээ нөгөө би ч 10 жилдээ цагдаа болох мөрөөдөлтэй байсан. Миний мөрөөдлөг ганаа биелүүлсэн юм шиг энэ. Тэгээд цагдаа мэргэжлэрээ бол одоо ажиллаж амьдарч чадахгүй байна. Тэгээд ямар ч байсан нэг хувийн байгууллагад ажиллаж байгаа. За тэгээд ямар ч байсан амжилттай сайхан ажиллаж байна. За мэргэжил би төмөр замаараа сурч төгссөн. Төмөр замын инженер мэргэжилтэй. Ерөнхийдөө тэгээд замтайгаа холбоотой замын чиглэлийн компанид ажиллаж байгаа. За тэгээд та бүхэндээ 10 жилийн баярын мэнд хүргье. За манайхаа санаа. За өнөөдөр амар их догтлж байна. Тэгээд найзуудтайгаа уулзсан амар их баяртай байна. Тэгээ ер нь их догтлохгүй яваад байсан чи одоо амар догтлоод байна. Тэгээ бүгдээрээ яг хэвээрээ нөө. Угсаа хэвээр харагдаад идэм байх тий. Тийм. За би бол сургуулаа төгсөөд Солонгос явсан. Тэндээсээ нөхөртэй хүүхдтэй болсон. Тэгээд тий. Тэгээ ирээд гадаад хэлний орчуулагчаар сурч төгсөөд одоо бол Мөнгөн гуйлгын компанид чанар баталгаа ажилтны мэргэжилтэнгээр ажиллаж байгаа. Ер нь маш сайхан амжилттай хөвдөө явж байгаа гэж юм. Тэгэж байна. Бүгд нь хайртай шүү. Тэр жоохон хэцүү. Нэг хүүхэдтэй. Нэг хүүхэдтэй 8 настай. Хүүтэй. Охинтой. 8 настай. Тий. Ер нь би баг хамгийн түрүүнд ээж болсон би яхаа тий. Хин би. За. За мэг шилжүүлээрэй. Чи ихлэ би ихлэ. За ингээд 10 жилийн болсон дээрээ үнэхэр гоё байна. Би бол сургуулаа төгсөөд хөдөө аж ахуйн сургуульд ороод IT инженерээр ер нь бол сурсан. Гэхдээ одоо ер нь төгсч амжаагүй байгаа. Ирэх жил төгснө. Чангу. Тэгээ гэр бүл байхгүй. Ганцаараа байна. Удахгүй 20 жил мэлээр бол 2 3 4 асуудалгүй заяа. Тэгээд тэгээ 10 жил жоохон л үлэн шүү дээ. Одоо удахгүй шүү дээ. Ороо байгаа шүү дээ төгсөөд. Тэгээ одоо хуваараа ер нь бол юм хийж гин. Суранга хуваараа л ер нь юм хийж гин да. Тэгэл ер нь болсон байна. За миний хувьд төгсөөд их бодлонтэй гэхгүй юу. Мөнийг дагааж мөс рүү орсон. Тэгээд бас ярьж байгаад за хоёлаа банк санхуруу орчий гэд бас зүгээр ярьж байгаа орсон. Яг өөрөө нэг тийм ийм хүн болно гэсэн мөрөөдөл ахгүй. Ямар ч гэсэн гоё гэр бүлтэй болно л гэж мөрөөддөг гэсэн гэж. Тийм. Гэр бүлтэй болсон юм уу тэгээд? Болохоор шахсан шүү гэхгүй юу. Ийм муухай юм ярьдаг юм уу чи? Ярсан нэг хүүтэй одоо 7 настай 1-р ангид төгсөж байгаа. Тэгээ ажил болохоор мюзик банк санхүүгээр төгссөн. Тэгээд Мандал кредит гэ банк одоо салбарын захирал хийж байгаа. Юу гэж хэлээ? За би төгсөөд Улаанбаатар олон улсын Улаанбаатар их сургууль руу орсон. Тэнд хууль эрх зүй гэдэг мэргэжлэр уг бас цагдаа болно гэж төгсөөд цагдаа болно гэж орсон. Тий. Тэгээд 4 жил сурж төгсөөд төгсөн чинь бодол өөрчлөгдөөд ерөөсөө огт цагдаа болох сонирхолгүй болоод тэгээд явсан. Тэгээд их сургууль 4 жил сурж байхад явцдаа хөөрхөн их нэртэй болсон. Тэгээд дундаасаа өвтөр нэг хөөрхөн хүүтэй болсон. Одоо 2 настай. Хөөрхөн хүүтэй. Тэгээ одоо болохоор яг мэрэгжлэр бол ажиллахгүй байгаа. Зөв хуваараа их нэртэйгээ бас хамт юм хийж байгаа. Тэгээд мэрэгжлээсээ тийсөөр бас барилга тал руугаа бас ажлууд хийж байна. За би итүүг нь дэмж болох гэж ороод нэгтлэн болсон. Анаахан жоох эргээд. Амар ээжиг юм шахаагаар орцсон л таа дэмж болох гэснээр нэгтлэн болоод эмчээ угаасаа чадахгүй байна. Нэгтлэн болъё гэд. Тэгтээ нөгөө нэг ундрах багш бидгээс шүү дээ математикийн ундрах багш наа гэдэгээс аахгүй.
санхүүгийн болвоо чи гэсэн уучлаарай агш болцоо. Тэгээ би гэрэг технологи гэдэг компанид ерхий нэгтлээ идэг. Тэгээ хажуугаар нас өчнөө жижигэн компанитай тэгэл байж энэ нэг хүүтэй. Тэгэл ер нь байж энэ. За сайн байцгаана уу. За би сургуулаа төгсөөд Отгон өнгөрөх сургуулийг санхүү банк мэрэгчлэр дүүргэсэн. За тэгээд мэрэгчлэрээ 1 жил гаруй ажиллаад тэгээд болоод одоо нөгөө өөрийнхөө сонирхлоор гэх юм уу техник тал руугаа их сонирхолтой байсан болохоор дахиж сураад тэгээд техник рүү ороод одоо Royal Power Energy-гээ хөдөлгүүр сервисийн компанид нэг ээж ахлах хийгээ явж байгаа. За тэгээд одоогоор 2 хүүхдийн аав. Тий, одоогоор 2 хүүхдийн аав болсон байна да. За За би болохоор 10 жилээ төгсөөд яг эдийн засгч болно л гэж боддог байсан 10 жилдээ. Тэгээ Моси эдийн засгийн ангийг бол төгссөн. Тэгээ одоогоор бол Капитромбанкын дахлах эдийн засгч хийдэг. Тэгээд нөхөртэйгөө болон нэг нохоотойгоо амьдардаг. Тэгээ одоо шинэ ээж болох гээд байж байна. За одоо ийш тэгээд юу ярих вэ да? За би чи 10 жилээ төгсөө тэгээд их сургууль төгслөө. Бас олон сургууль төгслөө, төмөр замыг төгслөө, улс төрийн актад төгслөө, мэрэгчлээ болсонгүй. Тэгэхээр найзыгаа дагаад олон улсын Улаанбаатар их сургууль руу орлоо. Мэрэгчлээ болоогүй ихнэрээ болсон шүү эндээс. Намайг 4 курс төгсөж байгаа Нямбын 1 курс орж ирчихсэн. Тэгээд нөгөө сайн оюут нөгөө дипломтой хүүхдтэй лөө тэгж төгсөөд одоо 2 хүүхдтэй яав. Бас манай мөнх амгалан 2 охинтой бол би ч одоо 2 үтэй. Бас харилцаад байгаа байхгүй юу? Балаасаа тэнцвэрлээд. Тэгээ одоо болохоор хувийн байгууллагад ажиллаж байна. Яг мэрэгчлэрээ ажиллахгүй. Яг мэрэгчлэрээ ажиллангүүт санхүүдэл дээр бас арай болохгүй. Тэгээ нэг уурхаагаар явж үтсэн. Тэгээ одоо ер нь буцаа нэг уурхаа руу орох гал. Бас л нэг гол яваад нэгтэй болчих байхаа. Тэгээ бүгдэнд нь өнөөдөр энийг цугласанд баярлалаа. Тэгээ энэ бүхнийг зохион байгуулна гэдэг маш тийм хариуцлагатай ажиллалаа. Энийг зохион байгуулсан хүмүүстээ, найзуудаа бүгдэнд чин сэтгэлээсээ баярлалаа. Яа. За. Зооч юм уу? Дэвшатоочё. За. Сая юу л нэр мөрөөдөө юм. За. Энэ наавч штэ. За. Би жоохон нулимс орох юм аа. Юу ярих вэ? Асууч. Надад шууд асууч. За ингэсэн. Би нөгөө дандаа дээд ангийнхантайгаа нийлдэг байсан шүү дээ. Тэгээд дээд ангийнхаа найз нөгөө хуланг дагаад хүмүүст орсон нөгөө Монголын үндэсний сургууль. Уун биш үүн. Тэгээд Солонгос хэл орон судлалын ангид орсон. Тэгээд тэндээ сурж агаад Хятад руу багшийн сургууль руу сурахаар явсан. За тэгээд тэндээ байж агаад корона гараад Монголдоо ирээд тэгээд тэндээ сурсан нэг жаахан юмараа тэгээд одоо болтол амьдралаа залгуулад явж байгаа. Хуваараа нэг 2 дэлгүүр тэгээд нэг хөшигний бас нэг хөрхөн газар ажиллаулдаг. Тэгээд хязрал болчихгүй л хижээж л байна. Үгүй. Тэгээд үгүй. Би нэр дуучин болохыг хүсдэг байсан шүү дээ. Одоо л дуулж чадахгүй л байгаа л та. Тэгээд 2 охин, 2 хүүтэй. Тэгээд би дараалцсан, жил дараалаад төрсэн ингээд 3 4 мөргөө ингээд явцсан. Тэгээд камбэк хийх гэж бас жоохон удлаа. Тэгээд одоо жоохон бас иргэн ирж байгаа. Өөр юм. За би тэр 10 жилийн дараа би амар том машинтай жинхэнэ захирал болчиход ирнэ. Би 10 жилээ төгсөөд Улаанбаатарын Эрдэнэ сургуульд бага ангийн багшаар
бага ангийн багшаар суралцаад төгссөн. Бага ангийн багш мэрэгжилтэй. Тэгээд нийслэлийн ерөнхий боловсролын Ботонхой сургуульд ажилладаг байсан. Одоо декреттэй. 2 хүүхэдтэй. 5-7-той, бага нь одоо 1 настай. Тэгээд гэртээ сууж байна. Би ярихгүй бо. Би ярих таг. Би бас төгссөн бөкснөг ярил л да. Та нарыг яхаар бас огшоод ярмаар л шүү дээ. За багш нь яг 10 дугаар анги 1997 онд Хинтээ аймагт төгсөжлээ. За тэгээд Хинтээ аймагт төгсөөд коллеж нөгөө та нар шиг конкурс өгнөгдөг шиг конкурсаа шалгалтаа өгөөд ерөөсө багш болно гэж бодоод багш болсон. Тэгээд математикийн багшаар нэг 4 жил сурчаад тэгээд энэ 80 дугаар сургуульд 2002 онд анх математикийн багшаар ирж ирсэн. За яг намайг үлгээдэж авч ирсэн багш л манай оюунчлаг багш байна. Тэгээд 2002 онд энэ сургуульд ирээд бас л бага анги дааж аваад 2008 онд төгсөж ирсэн. Тэгээд 8 онд дахиж нэг анги аваад 9 дугаар анги төгсгөөд тэгээд та бүхнийг авсан байдаг юм аа. Тийм шүү дээ. Одоо багш нь яг 24 дахь жилдээ ажиллаж байна шүү дээ. 24 дахь жил. Тэр чинь намайг хөгшин багш байна гэдэг байгаа шүү дээ. Хүүхдүүд хичээл багш нь 2002 онд 87 сургууль ирсэглэр баг үхтгүй гэдэг шаарж байгаа ч байна. За баярлалаа. За одоо багш гэсэн ярьлаа. За та нар намайг бол одоо багш л гэж харж байгаа бах те. Тэгээ хүний амьдрал бол дуустдаггүй юм байна. Одоо бол багш нь барилгачин болсон. Тэтгэврт гараад Өгөөмөр шанд гэдэг дүүгийнхэн компанид нөгөө юу гэдэг лээ. Хаб тэгээд нөгөө талбайн даамал гэдэг лөө те. За ийм ажил төсөлт гарснаас хойш тасралтгүй ажиллаж байгаа. 10 жил барилгын салбарт ажилласан маш тэгтээ нөгөө нэг дандаа төсвийн байгууллагын нөгөө тендер манай дүү авдаг. Тэгээд манай тэр дүү чинь би багш нь тэгээд нэг юм алсын удирдлагатай машинууд гарцсан шүү дээ. Тэ хүүхдүүд тэрүүн шиг манай дүү захирал навдыг Америкаас удирддаг. Би энд ажлыг явуулдаг. Тэгээд юу яасан? Олон 10 жилийн сургуулиуд, цэцэрлэгүүд яг өөрийнхөө сурч байсан сургуулийн фасадны засварыг хамгийн анхны ажиллаараа авч ирсэн. Тэгээд өөрийнхөө төгссөн сургуулийн бүрэн одоо капитал засварыг хийсэн, дотор байрыг бариулсан гэх мэтлэнгээр ер нь олон барилгуудыг дандаа хөдөө орон нутагт, Дорногов аймагт. Яг одоо бол Дорногов аймгийн Эрдэнэ суманд соёлын төв гэдэг лөө те. Ийм барилга дээр байгаа. Тэгээд яг сая явах 4 сарын 1-нд ажилдаа гараад явах гэжсэн чинь манай нөхрийн 2 нүд нь харахаа болоод тэгээд ажилдаа гарч чадаагүй. Дүүнэр одоо ажиллаа явуулж байгаа. Тэгээд би наадамны дараагаар очиж өргөжлүүлж хийгээд одоо улсын комиссд 9 сар төлөвлөгч өгөх барилгатай байгаа. Тэгээд сургуульд энэ тэтгэврт гараад бодож ирсэн да та мэдэн штэ тэ нөгөө нэг юунд ороод 80 саяын ганц өх гэдэг кинонд яг гарч байгаа үед багш нөгөө хагалгаанд ороод 84 сая өрөнд орчоол тэгэл ер нь бараг л амьдрал ер нь дуусч л байна гэж бодож ирсэн чинь миний амьдрал эхэлж ирсэн. Тэгээд замын үдийн яг коронавигоор замын үд хоёр хилийн хооронд Монгол улс хамгийн анхны тэр нөгөө нэг юу лаборатори хамгийн сүүлийн тоног төхөөрөмжтэй хилийн мэрэгжлийн хяналтын лаборатори гэдэг барилга хамгийн том төсөл төр байсан. Тэр барилгыг бариулсан. Тэгээд тэр барилгыг би 3 жил бүр энд ирээгүй, гэртээ ирээгүй замын үдэд байр хөлслөөд нөхөртөөгөө хоёлаа тэнд суугаад яг коронавигоор бол хятадтай хамт тэр хоёр хилийн донд одоо коронавигоор ингээ хаалгацсан. За стресс гарах ирэхгүй наашаагаач бас яах тий. Тэгээ тэнд 3 жил барилга бариад тэгээд тэрнийхэн хоёр хүний цалин чинь бас арай өөр 3 жил дотор ерөөсө компаниас цалин аваагүй 3 жил тасралтгүй тэр барилгыг барьж дуусгаад тэгээд одоо манай дүүч гэдэг юм уу компаниц гэдэг юм уу одоо энэ чулуун авандаа хоёроо байрыг
одоо өөрийнхөө хөтөлбөрөөр болоод багш нь хоёр өрөө байртаа болсон. Тэгэхээр бол хүн өөрийгөө чамлаж ер нь ингээд амьдрал дуусч гэн гэж ер нь бодож болдгоо юм байна. Хүний амьдралын зам маш урт. Тэгээ хүн бас аливаа нэг юмд баярлаж чаддаг ямар нэгэн зовлон бол даах тийм төсвөртэй сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй юм байна гэдгийг багш нараас ойлгоод байгаа. Тэгээ сая ах хүмүүс оны өмнө яг 1 сарын 6-нд хагалгаанд орсон. Одоо 7 сарын 1-нд Монголда ирнэ гэж байгаа. Яг амнаас наврагдсан гэхдээ нөгөө зүүн талнаас саажилттай мэдээгүй юм байгаа. Гэхдээ яадаг амьд л байж өдөр хөхтэй харагдчихлаа гэвэл энэ юг одоо хой зайтгаа эвлэрнэ л гээл хүүгэл зоригжуулаад тэгэл байж байгаа даа багш нь. Тэг хүн бол асар их юм үздэм таандээ өмнө асар их гоё одоо ирээдүй асар их юм байгаа. Бас хүний амьдралын чинь дандаа жаргаад байна гэж байхгүй шүү дээ тий. Асар их тийм зовлон бэрхшээл хүнд бол оногддөг юм байна. Тэр болгоныг даван туулах юм сэтгэлийн хинхээтэй байгаарэ миний өвгтүүд л гэж багш нь захиа да. Зайсан бацгаана. Удаан болцоог байна. 10 жил болсон байна. 10 жил болцоог юм байна. Ямар ч сургуулаа төгсөөд найз нь юу л шүтээс IT-гаар сураад тэгээ ямар ч төгсөөд мэрэгчлэрээ ажиллаа. 4-5 жил программист хийж явж байгаа. Одоо болохоор яг компаниуд спорт төлөвлөдөг ажилтай л бичих заас янз бүрийн нөгөө хүний өсөж байгаа зүйлсүүд л бүгдийг л хийж өгдөг. Өн төхрөөд ажилладаг гэдэг тийм ажил хийж байгаа. Гэр бүл бол зохиогоогүй байна. Ер нь тэгэл ажил хичээл гэж явсараа. Нэрээ хамгийн сонирхолтой нь би багш хийж байгаа. Багшиж байгаа. Тийм, компьютерын багш хийдэг. Гэхдээ яг нөгөө part timer гэдэг болохоор 7 хоногт нэг өдөр л хичээл заад. Өнөөдөр биш үстэй. Өнөөдөр биш ээ. Чи таасангүй. За тийм л энэ да. Өөр онцгой. За одоо юу ярих вэ? За нэрээ. Эхлээ нэрээ хэлчих үү. Ер нь бол 3 байгаа. Гэхдээ 2 гэх нэ. 10 жилээ төгсөөд эхлээд 1 жил сургуулаа унтсан. Тэрний дараагаар автомеханикаар төгсөөд тэгж явж байгаад Сая юу ярьчлаа? Тэгж явж байгаа. Автомеханикаар сурч төгсөөд тэгээд юун дээр нэг ахтайгаа цуг нэг үйлдвэр нэгээд тэрэн дээр ажиллаж байгаа. Одоо тэрнээсээ гарцсан байгаа. Одоо нэг юун дээр хүн сургалтын компанид жолооч хийж байгаа. Мэргэжилтэйгээ л орох явж байгаа та. Тийм байна. Гэр бүл. Одоо гэр бүл эхнэр 2 хүүтэй байна. За дуусаад бос. Юу мохоо. Тэгээ та бүгдээ амрыг ирээ. Тэгээд шал төсөөлөгөө мэргэжил рүүгээ орсон. 10 жилээ төгсөөд шинэ технологийн технологийн сургууль орсон. Яг өөрийнхөө хүссэн архитектур гэдэг ангид ороод сураад хагас жил сурж агаад ер нь бол төгсөөд л одоо хүртэл ингээд яг өргөдөл явж байна. Тэгээд шүтээсээ төгсөж байгаад сурж агаад хятад руу урилга авч яваад хятадын Шандууны их сургуульд техникийн их сургуульд 2 жил хагас сураад амжилтаа төгсөөд ирсэн. Ирээд яг ковид таарад ковидоор тэгээ шүтээсээсээ сургуулаа шууд тэр доорн төгсмөр санагдаад гинтийн шийдвэр гараад сургуулаа шууд дүүцүүлэхээр шууд төгссөн. Тий, шүтээсээ төгссөн. Шүтээсээ төгсөхдөө тэгээд хятадны орчуулагчаар яг тэрүүгээрээ инженерийн орчуулагчаар төгссөн. Тэгээд төгсөөд яг мэргэжлэрээ бас 1 жил ажилласан. Дархны зам дээр 200% хариуцаад мэргэжлэрээ ажиллаж үзсэн. Тэгээд дараа нь яг ковид болоод яг ковидоор бас body electronics сүлжээний инженер мэргэжлэр яг ажиллаад явж байхад төрийн байгууллага намайг ерөнхийдөө
урьсан. Тэр үед татгалзаж явж байгаад яах ч аргагүй тэгээд үнэхээр дотоодын цэргийн командлагч те. Тэгээд тиймэрхүү хүмүүс үнэхээр залгаад урьсан. Тэгээд энэ цагдаагийн байгууллагт урилгаар сурсан. Тэгээд одоо баг ингээд 3 сургуулийг баг төгсөж одоо магистра дотоод хэргийн сургуульд хамгаалах гад бас явж л байна. Тэгээд та бүгдийн тэгээд аюулгүй байдлыг зорчуулах төлөө тэгээд тангараг өргөөд хүн тангараг өргөнө гэдэг чинь аюу хэцүү юм байлээ. Яг ингээд тангараг өргөхөд ямар мэдрэмж авах вэ? Энгийн байжгаад ингээд бүх юм аим хурдан. Миний бүх юм аим хурдан болсон нөгөө урилгаар болохоор ингээд гэлс ингээд би бидний шалгалт өгөөл дотоод хэргийн сургуульд ороод төгсөө сураал тэгэл аягүй урдан 4 жил сурдаг хөтөлбөрийг чинь 2 жилийн хугацаанд 1 жилийн хугацаанд шахаж төгсгөөл тэгэл уригдаал одоо тээврийн цагдаагийн албаны орон нутагт хариуцсан цагдаагаар ажиллаж байгаа. Тэгээ 21 аймаг Аслагтан 3 дүүргээ мэрэгжил арга зүйн салбараар ажиллаж байна. Тэгээд цагдаа бол хамгийн анх надтай таарсан их хамгаалсан яг нөгөө мөх хамгаалсан хамгийн анх замын бичиг бариад ирж исэн. Тэгээд хамгийн анх цагдаа болоод харсан. Тэгээд яг айгу төсөөлөг одоо ингээд үүрэг хүлээгээд ажилдаг болохоор айгу завгүй. Заавал за хизээч хамаагүй босоол явна. Тэгээд саяын тушаалаар тэгээд саяын улс төрийн хүнд үеүүдэд бас ингээд үүрэг аваад явлаа. Сая ингээд 10 жилийнхаа юу уулзалтын арга хэмжээгээ зохион байгуулж байхдаа 3 настай хүүхдийн ерөө хамгаалтанд хүртэл ингээд дуудагдал шүн ингээд явлаа. Тэгээд бас ингээд хүний амьдрал чинь бас баялаг юм байна. Тэгээд зөндөөл зүйлийг ажин. Тэгээд дараа нь бас нэг чухал юм байгаа. Урлагийнхаа салбарыг хизээч хаяагүй. Одоо хүртэл явж байгаа. Одоо хүртэл ингээд кино урлагийн салбарт, видео урлагийн салбарт зүтгээд одоо хүртэл ингээд 2 студид хариалагдаад явж байгаа. Бас ингээд сургаж дадалжуулсан дүү мүгэ авчиад ингээд бас ингээд явж л байна. Тэгээ цааш энэ хоёр мэрэгжлийг ингээд хослуулаад явах бах тэгээд угаасаа төр надад зөвшөөрсөө тэгээд яв гээд. За гэр бүл эмч мэрэгжлийн их нэртэй болсон. Хоёулаа тангараг өргөсөн. Тэгээд 2 сайхан хүүтэй болсон. Тий. Одоо бас тэгээд алдарт аав алдарт ээж болчих гол явж л байна. Тэгээд бас төсөөлөөгээд. Яг багшийн хэлдгээр яг ингээ хүн за энэ хүрээ дууслаа да одоо ингээл амьдрын гэж цаашдаа ингээл гарч ирэл ургаал байт юм билээ. Тэгээд бас хүнд зүйлүүд зөндөө тохиолдсон. Бас шадрах үе байлаа. Нэг энэ мэрэгжлийг хайчуу гэж бодлоо. Тэгээд нэг тангараг өргөсөн хүн чинь бас хайж болдгүй юм байна. Тэгээд за Зайлаа. Жаасан бацгаанаа. Сүүлд энэ минь ачаа үтдэг гоо. Гайгүй хөө би 10 жил угаасаа хамгийн ард байсан. Би төгсөөгөө. Тэгээд 6 жил тоогооч хийж байгаад одоо болохоор юунд валют арилжааны банк уст тейлэр хийж байна. Тийм ээ гэр бүл зохиож амжаагүй. Тийм байна. Удахгүй. Юу ажлоо гажаа дээр нэ айц. Тэгээд гэр бүл нэг удахгүй гэж бодож байна. Тэр бүр нэг удахгүй байх гэж бод. Гэр бүл нэг санаа зовж байгаа юм лаалгүй. Нас чи яваад байна. Нас хамаагүй баас тээ. За тийм байна. Одоо хэдүүлэнд нэ штэ. Одоо бид одоо бүгдээрээ 2036 он буюу 20 жилийн уулзалтаараа задлах өөрсдийнхөө 10 жилийн дараах ирээдүйдээ захиа бичгийн. За, тийм үйл ажиллагаа байна. Одоо бал цаасыг тараагаад өгье. Нартасан гэрэл самбармэ Юусэн сарын тэгэн мөхөрдөө Намайг сургасан багш нар Тэд өчиг яриана.
найзаа. Нэртэй юм аа. Нэртэй юм уу? Тий. Хоолтой байсан юм аа. Мараа. 26 биш 36-ны өөртөө зориулж би одоо тийм байх болно. Ингэнэ тэгнэ гэ. Ер нь манифест хийн гэсэн хэдүүлээ. Одоо Дөлчингийн нөгөө 10 жилийн дараа би том машинтай захирал ирнэ гэдэг шиг. Ой, ирүүл инх байна. Тэдэн хөлтэй болсон байна ч юм уу тиймэрхүү. Энд дээр би ч гэсэн Банда гэж юм аа. Банда идэв. Манайхаа яг одоо ямар байгаад чүү үү? Тэгээд яг 10 жилийн дараа тэрийг уншиж байна. За тий, мартсан байж магадгүй л юм тий. Бичсэн байна гэж. 아까 걷다 비치 죽었지 마. 누구 내가 갔다고. 꽉 찍었대. 너희들 지금 어때? 우리 들 뭐 됐어. 진리가 딱 진짜 하니까. Гурван минутын дараа хэлгээд ам шүү. Хай эegi 3 минут хүлээч гээ. Чи яагаад хүн оруулаад аваад байгаа? Oh яна шалгалтаа оруулах юм аа.
Тэд бас өнгөрсөн 10 жил тэрний өмнө 12 жил хугацаанд амар туссан зүйлсэн байна. Тэр болгоныг энэ бүхэн юмд багтаан гэдэг нь амар том хэцүү зүйл байлаа. Тэгээ ер нь таад бас ирээд гоё туссан жаа санагдсан үчиж цацсан байх гэж бодсон. Тэгээд үнэхээр гоё юм аа. Тэгээд хоцсон зураг даараа бичлэгүүдээ үзэж үнэхээр ямар астай юм бэ гэж бодсон яа. Тэгээд би боддог байхгүй юу? 10 жил манай анги шиг анги байгаагүй. Түүхэндээ одож гэсэн байхгүй байна. Тэгээд нэгдэж чаддаг. Орлон үлрийн хамгийн үнэлтэд орчиж чаддаг. Спорт дээр ч тэр бидлэг олимпиад дээр ч тэр манай анги тэргүүлдэг байсан. Амьдралын ч гэсэн таадаг тэргүүлж байгаа. Гоё амьдарч байгаа. Хад шалтай байгаа гэж бодчих. Тэгээд өнөөдөр гоё зурсаж гоё амьдардаг. Бас дахин нэг chút хэрэгтэй юм гэж хүсэн юм байна. Тэгээд баярлалаа. Бүгдийг ойлгож чадлаа. Оо гарцар тавихгүй шүү. Багш амгаа. Амгаа багш. Энэ автодоо. Багш. жилийн баярын мэндийг хүргэе. Сайхан арга хэмжээ болж эхэллээ. Сайхан төгсгөө хаа гэж бодож байна. Гэртээ төгсөв. Нэг жоохон жирхээ явчлаа шүү. За сууж. За бүгдээрээ сайн уу? Болжин байна. 10 жилийн дараа төгссөн сургууль дээр ирсэн байна. Тэгээд бид өнөөдөр анги хамт олноороо 10 жилийнхаа ойг тэмдэглэж байна. 10 жилийн сургуулиа төгсөөд 10 жил болоод ангийнхаа багш олонний зэстайгаа уулзсан байгаа. Амар их баяртай. Тэгээд сэтгэл аягүй хөдөлж ийн танаас ингээд сандрал бэд юм байна. Тэгээд яг 10 жилдээ очсон юм шиг санагдаж байна. Манай ангийн хувьд болохоор 87 дугаар сургуультай ер нь бол тэргүүлэх анги байсан. Тэгээ ер нь бол тэргүүний анги байсан. Урлаг болон спорт за тэгээ мэдлэг боловсруулалтаар дандаа л тэргүүлэх анги байсан. Тэгээд ер нь манай хүүхдүүд аягүй тийм сэргэлэн цаваа хүүхдүүд байсан. Тэгээд яг л хിവэрэ байна бүгд. За тэгээ бүгдэнд нь аз жаргал сайхан бүхнийг хүсье. Тэгээд ирж чадсан хүмүүстээ баярлалаа. За ирж амжаагүй байгаа хүмүүстээ дараагийн 10 жилээр яг заавал уулзъя. Тэгээ нөгөөнөрөө цуглах болтугай гэж хүсэж байна. Заасан уу? Сандар байна. Өнөөдөр 10 жилийн байгаа тэмдэглээд аюу гоё. Тэгээ зөндөө ямар болох бол гэж амар ээжсэн.
ямар ч яг санснаар аюу гоё ялж ийн ангийнхнаар амар догдолж ийн эргээд яг хүүхэд болсон юм шиг ер нь ингээд яаж том болсон ангийнхныхаа нүдээр дандаа л жоохон охин байдаг манай санах жоохон манай энэ жоохон охин гэдэг тий хэд ч хүүхдээ болсон ер нь ангийнхаа хүүхдийн ангийнхнаа нүдээр хаахан хэвээр байх юм гэж тий ирээгүй хүүхдүүдээ удаж чадаагүй бас жоохон харамсалтай 20 жилийн орой заавал нэрээсэй гэж үзтээ баяртай ачуу Zorgin zamane Sudrubi ime celina Emini bihin tihirudu Ay godorun soruş nasmin Bayır